дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийд даяар матча цайны хэрэглээ нэмэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор Японы тариаланчдад ихээхэн дарамт учирч байгаа юм байна. За матча одоо нэртэй энэхүү ногоон цай дэлхийд даяар алдарших болсонд нийгмийн сүлжээний хэрэгслүүд гол нөлөөллийг үзүүлж байна. За нийгмийн сүлжээний хэрэгслүүд болох Facebook, Instagram, за мөн YouTube-ийн инфлюенсер нар бол тухайн одоо матчагийн хэрэглээг нэмэгдүүлэхэд гол нөлөөллийг үзүүлж байна. За үүнээс болоод матча нь өрөндийн соёлын одоо гол орц бүтээгдэхүүний нэг болж байгаа юм байна. За үүнээс шалтгаалаад матчатай латте кофе, за мөн амттны зарим орц болгон матчаг хэрэглэж байна. За мөн зарим одоо нэр бүхэнд бүхий кафений хоолны зэсэнд бол матча орж байгаа юм байна. За YouTube дээр 600 мянга гаруй одоо subscriberтэй Энди Элла нэртэй одоо онлайн нөлөөлөгч бол матчагийн өсөлтийг өдөөж байгаа гол хүмүүсийн нэг юм байна. За өөрийн брэнд болох матча бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэж гисэн. За түүний одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Токиогийн Харажуку нэртэй дүүрэгт нийлсэн одоо ийм pop art дэлгүүр юм байна. За уг дэлгүүрт нь бол байнгын түүний шүтэн бишрэгчд нь бол очрлог дугаарлаж байдаг. За тэгтээ бол 23 настай энэхүү Франц бүсгүйтэй зураг авахулах юм уу эсвэл түүний одоо гаргаж байгаа гүзээлзгэн эсвэл цагаан шоколадны амттай энэ матча бүтээгдэхүүнийг худалдан авахар тэсэн ядан хүлээдэг юм байна. Матча бол сэтгэл татам зүйл гэж Элла нэртэй энэхүү инфлюенсер хэлж байгаа. За одоогийн байдлаар түүний Японы Мэйя мужид үйлдвэрлэсэн матча брэнд нь 133 мянган лазыг одоо борлуулж амжсан. 2023 оны 11-р сард ашиглалтанд орсон одоо 8 ажилтнтай энэхүү дэлгүүр нь эрэлт одоо өсөхөө бол огт зогсохгүй байна гэж мэдэгдэж байгаа. За үүнээс гадна Лос Анжелес хот дох KTT нэртэй алдартай кофе шопуудад матчагийн зэс бол гарсан. За 25 хувилбараар бол матчагийн бүтээгдэхүүн зарж байгаагаас одоо 4 нь бол яг нөөц нь агуулгад нь хадгалагдаж байгаа. За өөрөөр хэлбэл бусад брендийнх нь хувилбаруудынх нь нөөц дуусаад байгаа. За энэ хооронд бол Саяма хотын Масахи Отоми зэрэг одоо Япон үйлдвэрлэгчид нар бол нийлүүлэлтийн одоо хэцүү хүнд байдалтай тулгараад байгаа учраас шинээр захиалга авах зогсоосон байна. За Японы хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр өнгөрсөн онд Японоос экспортлогдсон 8798 тонн цайны одоо талаас илүү хувийг матча эзэлж байгаа нь 10 жилийн өмнөхөөс 2 дахин их байгаа юм байна. Аялал жуулчлал ихтэй Сузуки зэрэг нэртэй одоо загсны бүст оршдог Токиогийн Жүцүке зэрэг одоо цайны дэлгүүрүүдэд бол матчагийн эрэлт нэмэгдэж байгаа учраас агуулгынхаа нөөцийг хянахыг оролдож байна. За матча дэлхийн нийтийн одоо зах зээлд бол олноор зарлагдах болсноор энэ зах зээл бол хэдэн тэрбум ам доллараар үнэлэгдэх боломжтой болж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Японы бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах болсон. За үүнээс шалтгаалаад матчагийн бас эрэлтэнд нөлөөлөх магадaltaй байна. За одоогийн байдлаар 10%, за дэлгүүрт хүнд бол 24% татвар ногдуулахаар занлахилж байгаа. За үүнээс шалтгаалаад хомсдол үүсэж байгаа. За мөн татвар нэмэгдсэн зэрэг нь худалдаалагчдыг үнэ өсгөхөөс өөр аргагүй байдалд хүргэж байна. За матчаг сүүдэрт ургуулсан Тинча нэртэй цайгаар хийдэг. За Тинчаг бол олон 7 хоногийн туршид сүүдэрт ургуулж гараар түүж хатааж чулуугаар нутгалдаг учраас хөдөлмөр их шаарддаг ийм бизнес юм байна. За үйлдвэрлэл нь ур чадвартай тариаланчдыг шаарддаг учраас бас хөдөлмөрийн одоо нөөцийн чухал хүний нөөц болж шаарддаг ийм бизнес улирлын чанартай ургац хураах хугацаатай 2025 оны 5 дугаар сард анхны үүжүү дуудлага худалдаагаар Тинчагийн үнэ нь 1 кг нь 8335 йен хүрсэн нь 2024 оныхоос бараг 1.7 дахин өндөр байгаа нь одоо цаашдаа хэлийн чандаас ирж байгаа захиалга нэмэгдсэн мөн нийлүүлэлтийн бууралт бий болсонтой холбоотой гэж үзэж байна. За цаашдаа бол матчагийн тариалтанд бас уламжлал алдагдах төлөв ажиглагдаж байна. За учир нь гэвэл Японы тариаланчдын ихэнх нь хөгширч байгаа мөн цайны тариалангийн талбай хумигдсан 20 жилийн өмнөхөөс удаа тариалангийн талбай 25%-аар буурсан ийм байдал үүсгэж байгаа. За үүнээс гадна бол нийтээр үйлдвэрлэлийг зорж байгаа нь бол чанар алдагдуулах нөхцөлийг үүсгэж байгаа. За тийм учраас бол Япон улсын зүгээс энийг төрөөс бас дэмжих бодлогыг баримталж байгаа юм байна. За Япон улсад ногоон цайны хэрэглээ дотооддоо буурч байгаа ч гэсэн гадагшаа экспортлоход чиглэсэн төрийн бодлогын хүрээнд бол төрөөс Тинча үйлдвэрлэдэг фермүүдэд татаас олохоор шийдвэрлсэн байна.